За сайн байцгаана уу. Морь ундаг хоббигоо хөгжүүлж байгаа болохоор амралтын өдрүүдээрээ болж игэл хөдөө гэртээ ирж байгаа. Түрүү ирснээс хойш 14 хоног болсон байна. Улаанбаатараас Багангаар руу автобусаар явсан. Тухтай гоё автобус хямдхан явдаг юм байлээ. Тэгээ найз маань адуугаа ойрхон байлгасан болохоор дор нь хөөж авцраад хашаад морьдоо барьж байна. Өнөөдөр дүүтэйгээ нийлж дааг сурганаа. Тэгээд нэг хар даага, хосрон нэг хар дааг байгаа тэрийг сургахаар барьж байгаа. 9 настай дүү маань сургах юм. Тэгээд энэ хар дааг маань хөөрхий хосрон гэхэд өснөөснөөс оч салаагүй нэг бүрсээсэн л юм байлээ те хөөрхий юм. Зэр дунахтай болсон байлаа. Ганц нэг гүү унгалсан байсан. За тэгээд найзтайгаа нийлээд осрлоод авсаа. Манай хөөрхий нодны унганд нь барьж исэн болохоор дөлгөөхөн байлээ. Гайгүй байсан хөөрхий. Тэгээл за тэр манай тамга сая харагдаад өнгөрлөө. Одоо тэр харагдаж байна. Ширээтэй саран тамгатай. За бит хоёр гэж нэг төв хөдөөн солигдсон л хоёр хүн харагдаж байна да. Хөдөөнийх нь хотын хувцастай, хотынх нь хөдөөний хувцастай. Түрүү 14 хоногийн өмнө ирэхэд ердөө толгой олохгүй байсан. Харин өнөөдөр гайгүй дорн толгой олоод аштайхан л морой бариад авлаа. Зэрд морь маань 14 хоногийн дараа ирсэн бас ногоо идээд үсээ хайцсан. Янз юм байна. За хар дааган дээр мордоод авсаа. Гайгүй нэх булгаагүй хөрх юм. Даагүй байсан. За их нь хөрхий даагнаас олдохгүй азаргандаа хураагдаад тавлаа. За бит хоёр ингээд өнөөдөр даагаа унаад зөв ажуудыг өрөө тойрноо. Мог жоохон даахтай жоох хүү. Зэрд мөр маань ногоо идэд тамир суудсан ааштай байна. Юмнаас үргэж цочоод бухаж бүйлгээд өртөө болготой бичлэг хийлэх гэхгүй байсан. Тэгтээ ахвай нэг юм аргыг олоод жоохон бицээ. За хөөрхөн даагтайгаа ергөөл энэ хашаа юм уу тамир үгүй байгаа юм уу явахаар жоохон таарах нь л илүү хөөрх юм. За манад уу тэгээд өнөөдөр анхудаа дааг сургаж байгаа. Анхны сургаж байгаа дааг нь бас бүлгэхгүй болохоор гайгүй урамтай сургаж болмоор л юм шиг санагдчих шиг байна. За тэгээд дааг сурах ажиллагаа амжилттай болсон. За зэрд мөр маань дайлчган жөгсөө өнөөдөр дайлчганаар зэрд гэдэг нэртэй болсон. За бичлэг үзсэнд баярлалаа.